За арилжаач та шинэ 7 хоногийн мэнд. За энэ бичлэгээр алтны өнгөрсөн 7 хоногийн хүлээлт техник шинжилгээний апдейт болоод энэ 7 хоногт ямар арилжаанууд яг одоогоор хийгдэж болохоор байна, юу хүлээж болохоор байна гэдэг талаар ярилцъя. За яг энэ алтны техник шинжилгээ арилжааны төлөвлөгөөр орохоос өмнө газ нэг мэдээлэл хүргэчихье. За шинээр зарлагдаад байгаа газ дуран талаас арилжааны метр хөтөлбөрийн бүртгэл яг энэ 7 хоногийн 4-р өдөр хүртэл 5 сарын 8-ны хүртэл дуусгар болохоор болсон байгаа шүү. Өчигдөр бол эхний хичээлээ ороод эхэлчихсэн. За тэгээд дараагийн хичээл 4 дахь өдөр болохоор 2 дахь хичээл эхлэхээс өмнө бүртгэлийг бол сунгасан байгаа шүү. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл авах гэх юм бол яг бүтэн энэ хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тайлбар зорилгоодыг бол видео болгоод бичээд оруулчихсан байгаа. Хэрвээ та сонирхох юм бол тэр видеог бас үзээрэй. За залтны хөтөлбөр шууд орё да. За ярьж итл баг яваад байна. За өнгөрсөн 7 хоногт алт за нэгд өдөр вебинар хийж хахад бол ингээд өсөлттэй гараа явж ирсэн. За хэрвээ энэ өсөлт нь дээшгээ үргэлжлээд өсөөд гарах юм бол за магадгүй энэ 3420 буюу за нэг энэ линк чи энэ хавийн бүс рүү орж ирэх өсөлт үргэлжлэх юм бол орж ирэх боломжтой. За тэгээд энэ чи бас эргээд ханшийн эсэргүүцэл авах боломжтой уналт эхэлж явах үеийн урд блок ликвидашнууд энэ бүс дээр байгаад байсан учраас энэ чинээс бас ямар ч хэлсэн price action-ууд ханш бол тэр бүсээс бол унссан энийг дэшегээ сэтэлж гарч чадаагүй юм байна. За тэгээд эсрэгээр унаж орж ирэх юм бол баийн арилжааны төлөвлөгөөнүүдийг бол гаргаж ирсэн. За унаж орж ирэх бүсийг за day дээр тавиад за яг энэ хүчтэй өсөлтийн дунд хийгдэж исэн за 1-2 өдрийн одоо range хөдөлгөөн буюу consolidation хөдөлгөөн дээр эргэж ирэх боломжтой. За тэгэхээр энэ бүсүүдээс илүү бай орлогуудыг хийя гэсэн хүлээлт байна гэдэг талаар бол өнгөрсөн 7 хоногийн вебинар дээр хийсэн. За тэгээд дээшээгээ сэтэлж чадаагүй боловч за энэ маань яаж нэ. Дээшээгээ сэтэлж чадаагүй боловч яг тэр бүс рүү орж ирчээд эргээд одоо өсөөд явж байгаа харагдаж байна. Өнгөрсөн 5 дахь өдөр бол энэ бүс дээр ирээд за юм маань төр гацсан шүү. За яг энэ бүсээсээ ирээд price action аваад дэшегээ өсөлтийн хөдөлгөөн гаргаад явж гин. За яг өмнөх одоо энэ рейнжийн хөдөлгөөнийхөө бүс рүү яг одоо бидний ярьж байгаа яг энэ цаг үеэр бол өсөөд гараад иржээ. За энийг арай жоохон жижиг цаг руу оруулаад арилжааны төлөвлөгөө гаргая. За энэ өнгөрсөн 7 хоногийн юмуудыг төр ингээд ярьчлалаа таач. За энэ дээр ямар төрлийн арилжаанууд хийгдэж болох гээд байна вэ гэхээр за яг энэ ашигтай арилжаалагдж байгаа энэ рейнжийн хөдөлгөөний 1-2 ингээд явж исэн энэ рейнжийн хөдөлгөөнөөс өөрөө сэтэлж гараад за дараагийн бүсээсээ тийм дөрөв яригж исэн энэ бүс рүүгээ орж ирээд за ханш маань явж илсэн буцаж өсөөд энэ бүс рүү орж ирж байгаагаар одоо одоогийн байдлаар бол харагдаж байна. За энэ дээр нэг 2 арилжааны төлөвлөгөө зохиож болохгүй байдаг. Жохон гацаад ингэж тах тий. За яг наривчлаад харах юм бол яг энэ рейнжийнхаа хөдөлгөөнийг сэтэлж гарахдаа за яг энэ 30 минутын 2 лан кэндлаар price action үзсэн энэ бүсээс эргээд ханш унах магадлал бол бас байгаад байдаг. За энд хэрвээ liquidation аваад манипуляцтай дэшегээ өсөх манипуляцийн хөдөлгөөн гаргаж ирээд эргээд унаж орж ирэх юм бол зааж гарах. Эндээс уналтын хөдөлгөөн. Гэхдээ яг одоо энэ чинээс шорт орох бол томтгүй. Энэ уналтын хөдөлгөөн үнэхээр энэ манипуляц хөдөлгөөн гарах уугүй юу гэдгийг анзаарч байгаад унаж орж ирээд эргээд энэ бүс дээр шалгасан тохиолдолд нэг иймэрхүү ханшийн хөдөлгөөнүүд гарсан тохиолдолд эргээд энэ pullback үед нь шортын арилжаа хийж болох гэдэг. За нөгөө төгөр хэрвээ саяны ярьж исэн шиг унаж орчихгүйгээр үргэлжлээд өсөөд явсан тохиолдолд за ингээд яг энэ бүс дээр л яриа. За хэрвээ энэ хөдөлгөөн маань дэшегээ өсөөд явсан тохиолдолд эргээд энэ бүсийнхаа шал руу орж ирэх үед нь pullback дээрээс лонгийн арилжаа хийгдэх иймэрхүү одоо арилжааны нөхцөл төлөвлөгөө гарч байна. За яагаад энэ бүсийг бас чухалчилж авч үзээд байгаа вэ гэхээр энэ рейнжийн хөдөлгөөний яг энэ шал бүс байгаа тийм. За энэ бүс дээр ирэхээр л үндсэндээ ханшиг хямдхан байна гэж авч үзээд дэшегээ buy
захиалгууд buy volume-уд өндөр гарч ирсэн. Ийм бус байгаад байгаа учраас яг энэ одоо шал таацны солигдох хөдөлгөөн гарах уу эсвэл буцаад энэ бүс рүүгээ орж ирэх үү гэдэг ийм хүлээлт үүсгэх нь. За хэрвээ дээшээгээ энэ хөдөлгөөн маань дээшээгээ өссөөд явах юм бол мэдээж баг зэргийн иймэрхүү pullback хөдөлгөөнүүдийг хүлээж аваад дагаж орох иймэрхүү арилжааны төлөвлөгөө гаргаж болж байгаа юм. За өсөлт цаашаагаа үргэлжлэх юм бол за энэ хэдүүлээ нэг volume-ийн юмдад үзчихье да. Бам за энэ range хөдөлгөөн дээр нь volume үзээд за тий магадгүй эхний таргетыг иймэрхүү байдлаар энэ хүртэл бол өсөд явчих боломжтой байгаар харагдаж байна. Яг энэ бүс дээр volume-д үзэх юм бол за энэ дээр чинь бол ийм юм байж ах хэрэгтэй шүү дээ очиж. За тий яг энэ дээшээгээ хүчтэй хай хөдөлгөөн хийсний дараагаар буцаж унжирж ирээд энэ consolidation тий хажуугийн price discovery хийсэн бүс маань идэвхтэй арилжаалагдж байгаа өндөр волюмтай арилжаалагдж байгаа бүсүүд нэг иймэрхүү байдлаар тодорхойлогдож байгаа учраас за магадгүй энийг энэ 40-оос 52 хүртэл ямарс ихний таргетаар. За тэгээд цаашаагаа үргэлжлээд өсөд явахыг бол бид мэдгүй шүү дээ. Ямарс ихний таргетаар хэрвээ дагаж лонг орох юм бол иймэрхүү байдалтайгаар за үндсэндээ яах гээд байна гэхээр энэ дээрс мэдээж price action харна тийм өөртөөхөө хардаг, тассан мэддэг сетапуудаа хүлээж байгаа за нэг иймэрхүү лонгийн оролт. За эс бөгөөс нөгөө түрүүний ярьж ирсэн шиг энэ бүсийг за 30 минутан дээр тавьчихдоо. Тэгжиж чартаа гоё харах юм шиг. Эсвэргээрээ энэ хөдөлгөөн маань за яг энэ бүсийн тэ за түрүүн бол яг вебинар хийж эхлэхээс өмнө бол яг энэ бүсийг сэтлээд гарч байгаа үеийн энэ price action-ы лаануудын энэ одоо бүсээс манипуляц хөдөлгөөн орж ирээд за за эргээд энэ чинээс уналт үүсэх юм бол мэдээж хэрвээ тэх юм бол шүү дээ. Тэгээд энэ ийм хөдөлгөөнийг хүлээж агаад ингээд эсрэгээрээ энэ хавьяас нь price action харж агаад за тэгээд ийм short-ыг хийж болохоор байна. За өнгөрсөн 7 хоногийн нөгөө нэг хүлээлттэй энэ шалны бүсээс бас long арилжаанд хэрвээ орсон хүмүүс байгаа бол тэ за магадгүй энэ чинээс хоёр дахь бүсүүдээс за ийм арилжаа за энийг энэ төлөвлөгөөнүүдэд төрөсдөгч за ийм арилжаа энэ чинь хийгдэж болохоор байсан. За илүү 15 минутаар тавиад үүсэх юм болов за эргээд нэг болвол энэ үеүүдээр лонгийн оролдлогууд за энд баг үстрээд энэ чи хийх за яг зарим хүмүүс бол хийдэг харин хүлээж агаад энэний pullback дээрээс энэ чи хийгээд одоо лонг арилжаа барьж байгаа болвол мэдээж арилжааныхаа юг менежментийг хийгээд те дээшээгээ шахаад биегээ дээшээгээ шахаад за энд ямар нэгэн одоо давын higher low үүсгээд дээшээгээ хөдөлгөөн гарах юм бол ингээд артлаас нь биегээ шахаад менежлээд явах юм бол бас илүү энэ үргэлжилж явах өсөлтийн магадлал дээр одоо энэ доороос хийсэн арилжаануудынхаа одоо потенциалтайгаар ашиг бас авч хамгаалж арилжах юм боломжтой байна. За окей. За баярлалаа. Оройны вебинараар бүтэн нийт нэрэ гэж бодсон боловч яг ханш маань энэ чухал бүсүүд дээр ирсэн учраас галсын бичлэгийг бас та бүгдтэй хүргэе гэж бодлоо. За тэгээд маркет watch-оор уулзцгаая. Оройны 20 цаг 30 минутанд swing trade swing гэх Nomad Traders Discord group дээр маань энэ 7 өдрийн market watch бусад хослолууд дээр арилжааны төлөвлөгөөнүүд гаргаад явах юм шүү. За баярлалаа. Баяр та.